За. За. За, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн уран олборлоготой холбогдсон ажлын хэсгээс энэ хэвлэлийн баг хурлыг зохион байгуулж байна. За, энэ хэвлэлийн баг хурал нь юу гэхээр саяхан та нар мэднэ ерөнхий сайдын ажлын хэсэг Дорногов аймгийн Улаанбаатар суманд Малчин Нор сүрэнгийн 22 тугал өгсөнтэй холбогдуулж ажлын хэсэг ажилласан. Тэгээд гарсан дүгнэлт нь хангалтгүй байна гэж үзэж бид хэвлэлийн баг хурлыг зохион байгуулж байна. Мөн энэ хэвлэлийн баг хурлаар ер нь зөвхөн Улаанбаатар хордсон хордоогүй ч биш. Монгол улсад уран олборлох хэрэгтэй юу үгүй юу гэдэг талаар бас та бүгдэд материал тараасан байгаа. Зарим нэгэн хэвлэгчийн сонингаа авчирсан байгаа төрийн бус байгууллагынхаа энэ талаар бас холбогдох мэдээллүүдийг манай байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөллүүд та бүгдэд өгнө. За, Дорногов аймгийн Улаанбаатар суманд Малчин Нор сүрэнгийн 22 тугалын энэ асаацсан байна да. Байна уу? Ажиллахгүй байна. Малчин Нор сүрэнгийн 22 төл мал ингэж тугал өснө цацрагийн болон ураны олборлолтой холбоогоо гэж гарлаа. Тэгэхээр энэ нь тэгвэл юунаас холбоотойгоор гинт нэг айлын тугал ингээд төл малууд ингээд үхээд байна. Энийг ажлын хэсэг тодорхой тогтоох ёстой байсан. Энэ ажлын хэсэг 2013 оны 3 сарын 24-ноос 4 сарын 2-нд одоо орон нутагт ажилласан. Дүгнэлтээ 4 сарын 11-нд ажлын хэсэг дүгнэлтээ гаргана гэсэн боловч сар гаруун дараа 5 сарын ажлын хэсэг дүгнэлтээ 5 сарын 1-нд гаргалаа. Энд олон төрлийн байгууллагууд ажиллаа. Онц байдалд ажиллаа. Гарсан дүгнэлт нь туйлын хангалтгүй байлаа. Ер нь бид нэг магадгүй, мэдэхгүй, тийм байж болох юм гэсэн ийм дүгнэлтийг хүлээгээгүй. Эндээс яг тодорхой эдгээр төл малууд ямар шалтгаанаар хорогдоод байна уу гэдгийг тодорхой гаргаж ирэх байх гэж хүлээсэн. Гэтэл тэгсэнгөө ер нь иргэд төрийн бус байгууллагууд бол хардах бол бүрэн эрэхтэй. Төрийн энэ явж байгаа энэ үйл ажиллагаа уран олборлолтой холбоотой, ураны хайгуултай холбоотой хяналт шалгалт, төрийн хяналт шалгалт ямар төвшөнд явж байна уу? Энийг бол бид бол хардах хэрэгтэй. Төр бол тийм төвшөнд явж байна гэдэг өөрөө тов тодорхой бол гаргаж ирэх ёстой. Гэтэл тэгсэнгүй. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг харахад энэ нь бол одоо Сэлэн зэс сурмаагийн хордлого байх магадлалтай гэсэн тийм дүгнэлт гаргасан байна. Энэ үнэхээр харамсалтай. Өнөөдөр Монголд одоо 101 байснаа саяхан одоо 87 гэж зарлагдаад байгаа хайгуулын болон олборлолтын лицензүүд ураны энэ өнөөдөр төрийн бүрэн хяналтын дор үйл ажиллагаа явуулж гэнэ үгүй байна. Төр өөрөө энийг бүрэн хяналтад тавьж чадахгүй байна. Зөвхөн нэг суман дээр гарсан нэг асуудал дээр бүрэн дүгнэлт гаргаж чадахгүй байгаагаас үзэхэд төр өөрөө бүрэн хяналтад тавьж чадахгүй байна гэж үзэж байна. За, үүнтэй холбогдуулаад бид өнгөрсөн жил та бүгдэд бас тодорхой хэмжээгээр тараагдсан байгаа. Өнгөрсөн жил 3 намтай санамж бичиг үлдсэн. Хамгийн түрүү Монголын ногоо намтай 5 сарын 4-нд үлдсэн. Дараа нь 5 сарын 3-нд юутай иргэний зөрөг ногоо намтай үлдсэн. 4-нд ногоо намтай үлдсэн. Дараа нь арчилсан намтай 6 сарын 19-нд улсын их хурлын сонгуул болохоос өмнө үлдсэн. Энэ санамж бичигт за арчилсан намынхын
харъя. Монгол улсын нутаг дэвсгэртээр цөмийн хаягдал бууршихыг хатуу хориглох, атомын цахилгаан станц байгуулахаас татгалзах, цөмийн энергийн тухай хуулийг өөрчлөх гэсэн асуудал дээр санамж чиглүүлжээ. Иргэний зориг ногоон ном одоо байгаль орчны яамыг ногоон хөгжлийн яамыг тэргүүлж байгаа иргэний зориг ногоон номтой болохоор уран хайх олборлох, баяжуулах болон цөмийн энергийг ашиглах талаар ард түмний санал асуулга явуулах, атомын цахилгаан станц байгуулахаас татгалзах, цөмийн энергийн тухай өөрчлөх гэсэн ийм асуудлуудыг оруулсан байгаа. Тэгэхээр энэ санамж бичгээр орсон энэ бүх асуудлууд бол энэ намын удирдлагууд өнөөдөр хэрэгжүүлж явах ёстой. Энийг бид сануулж байгаа юм. Гэтэл өнөөдөр энэ хоёр намын төлөөллүүд одоо оролцоод тэргүүлээд явж байгаа засгийн газар маань шар нунтаг үйлдвэрлэх хэмжээнд одоо олборлтыг явуулнаа гэд засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгачлаа. Энийг бид бас эсэргүүцэж байгаамаа. Бид одоо энэ санамж үжигийг одоо байнга сануулж ажиллах цаг нь болжээ. Монгол улсыг одоо цөмийн хөнөөлгүй орон болох шаардлагатай байгааг төрийн бас байгууллагын төлөөлөлд удаа дараа шаардж байгаа. Иргэдэд энэ талаар мэдээлэл олох чиглэлээр бас бид ажиллаж байгаа. За ингээд манай төлөөллөд их баг баян шарга төрийн бас байгууллагын төлөөлөл бор гэж хүн ирсэн байна. Манай цөмийн ажлын хэсгийн Дундгой аймгийн газар шороо төрийн бас байгууллагын тэргүүн Монголын байгаль орчны иргэний зөвлөө өдөр зөвлөлийн гишүүн оюун эрдэнэ ирсэн байна. Мөн манай ажлын хэсгийн мөнхөй гишүүн мөнхөөр ирсэн байна. За ингээд та бүгдэд одоо тодорхой мэдээллүүдийг өгнө. За. Мөнхөөр яах вэ? За. Энэ зүйл гэж байна. Байрс хэлж байна. За бүгдээр сайн байцгаана уу? Уучлаарай. Энэ микрофон одоо ажиллаж байна уу? За энэ манай ажлын хэсэг энэ ажиллаж байгаа хэсэг нь жоохон тодорхойгүй юм тийм ээ. Энэ ажиллахгүй шүү дээ. Дээш нь төлөвсөн байсан байна уу? Энэ ерөөсөө огт ажиллахгүй байх шиг шин. За ингээд энэ сая энэ ерөнхий сайдын ажлын хэсгийн дүнг бол харахад бас зөрчилтэй юмнууд байгаа юм л да. Энэ яасан гэхээр өмнө нь энэ мал эмнэлгийн байгууллагуудын олон удаа гарсан гэх одоо тэр дүгнэлтүүдэд бол хүнд металлын нөлөөлөл гэсэн үг их олон байсан. Дүгнэлт болгон дээр нь тэр хүнд металлын нөлөөлөл гэдэг бол байсан. Тэгсэн сая одоо ажилласан чинь одоо хүнд металлын одоо нөлөөлөл нь байхгүй болсон юм уу хаашаа. Одоо энд хүнд металлын нөлөөлөөс үүдэлтэй өвчл эмгэг өөрчлөлтүүд илрээгүй байна гэсэн үгэнд орцсон байх жишээ нэ. За тэгээд бас малчин Орос хөрөнгийн бэлчээрээс авсан хөрс усны дээжийн химийн найрлага нь стандартын хэмжээнд байна гэж байгаа юм л да. Хэрвээ тэр хөрс усны дээжийн химийн найрлага нь тийм стандартын хэмжээнд байгаа юм цэвэр байдалтай байгаа юм бол туглын хорогдол одоо ямар силен зис сурмаагаас гарсан юм бэ гэсэн юм асуулт бол өөр ирэхгүй бол тавигдж байгаа. За ингээ энэ 3 сарын 19-ны энэ мал эмнэлгийн байгууллагуудын дүгнэлтэн дээр бол ингэж байгаа юм. Хүнд металлын хожиг явцтай хордлогын улмаас тугал өгсөн болохыг тогтоогож энд харагдж байна. 2 сарын 21-ний бас одоо энэ дүгнэлтэн дээр бол кальцийн дутмагчлалын холбогдол үхэн эрдэс бодис солилцооны хямрал байна гэсэн байна. За 3 сарын 11-нд бол одоо энэ мал эмнэлгийн байгууллагуудаас бол цацрагийн хордлого байна гэсэн ийм гарсан юм байна лээ. За тэгээд тэр асуудлууд нь энэ ажлын хэсгийн одоо дүгнэлтэн дээр харахад бол тэдгээр илрүүлсэн юм нь одоо алга болчихсон юм шиг ийм байдалтай л гарсан байна лээ дээ. Миний бодоход бол тэр мал эмнэлгийн дүгнэлтүүд нь улам тодорхой болоод улам одоо өргөн болж ингэж гарах болов уу гэж бодож байсан. За тэгээд сая бол одоо энэ ажлын хэсэг ер нь малчин Орос хөрөнгийн үхэр бол цацрагаас болж хорогдсон уу уу гэсэн ийм явцоо чиглэлээр ажилтсан юм удаа гэж ингэж хараад байгаа. Яагаад тэгэхээр бол одоо тэр бусад Улаанбаатар суманд уран хайгуулаас болж гарч байгаа сөрөг нөлөөллүүдийн талаар бол энэ ажлын хэсэг бол ер нь юм хэлсэнгүй шүү дээ. За энэ
Дорноговь аймгийн Улаанбаатар суманд бол янз бүрийн төрийн болон төрийн бас байгууллагуудын шалгалт ажиглалтууд бол одоо явагдаж ирсэн. За тэгэхэд энэ байгууллага бол одоо ямар зөрчил одоо тэнд хайгуул хийж байгаа газар ямар зөрчил гаргадаг гэхээр янз бүрийн холбогдох бичиг баримтгүйгээр одоо хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Зөвшөөрлгүйгээр одоо зам тавьдаг, шавар асах, цэг нээдэг, өрөнддөг, худаг гаргадаг. За тэгээ ойр орчмын одоо байгалыг сүйтгэдэг, загийг одоо булгалдаг. Ногоон байгууламж байгуулдаг, Монгол ажилтнтай хөдөлмөрийн гэрээ хийдэг. За ойр орчмын өвлжээ хаваржаанууд төрлүүрийн гажиг савгахтай төл олноор төрдөг гэдэг ийм янз бүрийн зөрчил гардаг байгаа юм. За тэр өрөмдөлт хэрэгэлсэн бохироо садгалах нүхээ бол одоо гялгар уутаар доторлсон байсан ч тэр нь урагдад цоорсон бохир ус хөрсөн шингэж байсан. За ийм чиглэлүүдээр бол одоо энэ олон чиглэлээр үзлэг шалгалтаа хийгээд тэнд одоо ураны хайгуул одоо явуулаад байж болох юм уу? Ард иргэдэд одоо энэ бүхэн ямар нөлөөтэй байна гэж өргөнөөр авч үзэхийн оронд одоо тэр малчин нор сүрэнгийн тугал одоо цацрагаар өгсөн үгүй юу гэдэг ийм явцуу чиглэлээр ажиллачихсан юм шиг юм байдал харагдаж байгаа. За тэгээд тэр яг энэ зөвхөн Улаанбаатар суманд асуудал гарч байгаа биш. Олон суманд асуудал гарч байгаа. За манай Монголын олон аймагт бол асуудал гарч байгаа. За та бүхэнд одоо энэ зарим зургийг бол одоо үзүүл сонирхолтой тийм ээ. За энэ ишиг байж байна. Энэ ишиг бол одоо ингээд хойд үеийн мдээгүй. Ингээд ийм хөдөлгөөнгүй байдалтай ишиг төрсэн фото зураг байж байна. За ингээд энэ нодны өвөл авсан зураг байгаа. Энэ зургнууд бол одоо манай иргэний зөвлөлийн цөмийн ажлын хэсгийн гишүүн Ганбаатарын авсан зургнууд л да. За ингээд энэ өгсөн тугалыг бол энэ байлгаж байгаа байдал бол энэ сүүл мөлийн янз бүрийн амтан бас идээд мүлжчихсэн ийм байдалтай хамгаалалт тусгаарлалт ийм хангалтгүй байдалтай ингээ өгсөн мал ингээ байж ах жишээ нэ. За ингээд энд бол өрөмдлөг хийсэн газрын ойролцоо бол энэ янз бүрийн химийн бодис асгарсан тарсан байдал харагдаж байна шүү дээ. За тэгээд энэ малын эд эрхтнүүд бол одоо энэ Улаанбаатар суманд ийм янз бүрийн эрүүл ус, хэвийн бус ийм толб ажиглагддаг. Хүнсэнд хэрэглэнэхэд эргэлзээтэй байдаг ийм болсон байна. Энийн одоо баримтуулах зураг нь байж байна. За энэ хайгуул хийхэд бол маш олон тооны өрөмдлөг хийдэг л дээ. Тэр олон тооны өрөмдлөгийг хийжээ тэр одоо орд газрынхаа хэмжээ хэлбэр агуулгын тогтоодог. За тэгэхэд бол одоо их хэмжээний энэ дээжис буюу керн гэдэг ийм одоо дээжсийг гаргаж авдаг. Энийг бол одоо цалцарт бодисын хайгуулын дээжс байгаа нөхцөлд бол нэлээд сайн тусгаарлах ёстой. Тэгэхэд бол одоо ерөөсөө тусгаарласан юм байхгүй энэ ил задгаа байдалтайгаар ингэж тавьсан байна. Энийг одоо дээгүүр нь одоо нэг жаахан гялгар утаараа хуцсан юм уу яасан? Энэ нь одоо цаг уурын нөхцөлд энэ гялгар уут нь гэмтсэн, урагдсан, задарсан ийм байдалтай байна. Эндээс бол янз бүрийн хорт нөлөө бол түгэнд тархаж байгаа магадлал бол одоо их байгаа шүү дээ. Одоо энэ цацарт бодисын хайгуулын дээдсийг бол одоо ингэж хадгалдаг байна. За ингээд янз бүрийн энэ хогийн цэг, шаврын цэг ийм юмнуудын одоо хаалт хамгаалалтыг бол сайн хийдэг гэж ярьдаг. Гэтэл үнэн бодит байдал дээр одоо тийм байдгүй байна. Одоо энд бол энэ нэг тийм хогийн цэгний хаалт хамгаалалт нь ийм бүрэн бус. За тэгээд тэрнээс болоод энэ хогийн цэгэнд нэг үхэр одоо ороод өгцөн байгаа байдал харагдж байна. Энэ мэтлээ одоо тэнд янз бүрийн ураны хайгуулын сөрөг нөлөө гарах олон шалтгаан байгаамаа. Үүнийг бол одоо сайн нягтлан бүгдийн тодруулалгүй одоо нэг тугал цацрагаас болж өгсөн үү үхээгүй юу гэдэг чиглэлээр л ажилласан юм уу да хангалтгүй ажилласан юм байна гэж Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн цөмийн ажлын хэсгийн одоо гишүүд бол үзэж байгаа. За одоо манай цөмийн ажлын хэсгийн гишүүн Баян Шарга төрийн бус байгууллагын тэргүүн бор одоо санал бодлоо илэрхийлнэ. Та нэг микрофон руу ирсэн. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За манай нөхдүүд ярьлаа. Энэ засгийн газрын одоо нэг бүтэн 6 сар одоо дуншиж байж гарсан энэ мэдээлэл үнэхээр сэтгэл одоо ханамжгүй байдал үүсгэж байна. Энд бол одоо засгийн газар 92 сая төгрөг зарцуулж 100 гаруй эрдэмтэд оролцсон гэж байгаа. Гэтэл зөвхөн одоо энэ 20 хэдэн тугал засаргаас болж өгсөн үү үгүй юу гэдэг талаар одоо дүгнэлт гаргасан байдалтай. Гэтэл ураны засар гэдэг нь ийм тийм доктортой элемент биш үргэлж дээр юу өөрчлөгдөж орчин тойрныхаа юм дархлагдаагүй учраас
хорт нэгдлүүтэй нэгдэж маш их хорт нэгдүүдийг үүсгэж байдаг ганц ураанч биш одоо туглаг хар туглаг одоо тэр бусад бодисоотой адилхан. Тэгээ энэ нь бол тэр мадын дотор эрэхтэн бөөр зүрх тэр таван цодыг бол өвчлүүлж яадаг. Энэ бол тэр нор сүрэнгийн одоо тэр бюронуудын дотор эрэхтнүүдийг харахад бүгд өвчлсөн байдалтай байсан. Сая мөнх хоёр та бүхэнд үзүүлсэн. За ингээд ер нь цацрагийн өвчин гэдэг бол бие даасан тийм энэ мэрэгжлийн хүмүүсийн ярьж байгаа бидний одоо олж судалж мэдснээр бол цацрагийн өвчин гэж бол бие даасан тийм өвчин бол мэдэгддэггүй. Энэ бол нөгөө дархлаа сударсан үед янз бүрийн байдлаар бий болж тэгээд хавдрын шинжтэй болж ирдэг байна. Одоо мөөгөнцөр вирус одоо гараа хугалсан ч гэсэн тэр нь идэхгүй байгаад өвддөг. За ингээд 60-70 оны үед цөмийн зэвсгэд уршиж байсан үед мөөгөнцөр маш их одоо яаж исэн ихсжсэн гээд тэгээ ер нь цацрагийн өвчин бол энэ бол 10 30 жилийн дараагаар ингээд хавдар болж үүсдэгэ гээд иймэрхүү мэдээллүүд байна. Тэгтээ ийм манай эрдэмтдийн өнөөдрийн энэ хийсэн мэдээлэл бидэнд ямар эргэлзээ төрүүлж яаг гэвэл Монголын бүхэл бүтэн засгийн газар тийм ээ 6 сар ажиллаж чад өдөө төдий эрдэм шинжилгээний газар лабораториудын хийсэн шинжилгээ нь өнөөдөр энэ хорхон мадын үхлийн шалтгааныг тогтож чадаагүй энэ засваргаас бодоогүй өөр ямар нэгэн сэлэн гэх мэтийн хүнд металлаас болсон байж магадгүй гэсэн ийм нэгдүгээрт энэ бол маш эргэлзээтэй одоо хангалтгүй дүгнэлт. Хоёрдугаар хэрвээ үнэхээр одоо хамгийн эхний бол тэр интернетээр тарсан мэдээгээр тэр химийн хүнд металлууд болон засваргийн хордолтой гэж гарсан л да. Гээд одоо улс төрийн шалтгаанаас болоод сонгуультай холбоотой энэ мэдээллийг одоо зориуд ингэж нуун дарагдуулж гэнэ үү гэсэн эргэлзээг л бидэнд төрүүлж байгаа юм. Энийг одоо төрүүлэх болсон шалтгаан арива та бүхэн мэдж байгаа арива 4 сарын 2-нд хэвлийн баг хуурд хийгээд та бүхэн тэлэхтэйвд юу гэж хэлсэн гэхээр болсон мó. За. Арива та бүхэн тэлэхтэй юу гэхээр энэ бол яасан юм аа. Нөгөө хордлолтууд тэр хаягдал юундээ шороо чулуун дээр 2 дахин их байсан. За ер нь угаасаа засваргийн фоны өндөртэй юм байна лээ гэж мэдэгдэл хийсний та бүхэн мэдж байгаа. Гэтэл манай цөмийн энергийн газар бол хэмжиж хийсэн цэгтүүд фон бол засваргийн фон хэвийн хэмжээнд үе бага байсан гэдэг ингээд энэ метод маш их эргэлзээ төрүүлж байгаамаа. Тэгээ өнөөдөр бол манайх юу гэхээр энэ засгийн газар манай төр засгууд урааныг ямар ч хяналтгүйгээр олдворлох гэж байна. Цөмийн энерги хуулийн 2009 онд одоо ингэж батлагдаад энийг өөрчилнө гэсэн боловч энийг өөрчлөөгүй энэ хуулиуд маш их ноцтой уран олдворлоход 2 гол функц байдаг гэж байгаа. Уран олдворлох түүнд хяналт тавих. Гэтэл энэ хуулинд хяналтын механизмыг хуульчлаагүй журмаар зохицуулна гэд ингэсэн. Гэтэл өнөөдөр одоо хяналтгүйгээр уран олдворлох гэж байгаа. Ингээд манай Монгол орн бол уудам газар нутагтай цөмийн энергийн ганц хоёрхан мэрэгжилтэн тэнд бол урааны одоо хайгуулаас эхлээд хяналт тавьж чадахгүй байгаа нь энэ эхний үйл явдлуудаар харагдаж байна. Гэтэл хөдөө орон нутагт бол энэ урааны засваргад одоо хяналт тавьдаг багаж тоног төхөөрөмжч байхгүй мэрэгжилтэн ч байхгүй 18 аймагт мэрэгжлийн хяналтын байгууллага болон мэрэгжлийн хяналтын мэрэгжилтэн бол энэ талын мэдлэггүй энийг хийдэггүй. Тэгэхээр Монгол улс өнөөдөр урааныг бол ямар ч хяналтгүй олдворлох гэж байна. Тэгээд өнөө урааны одоо мэдээлэл бас ийм хаалттай байдаг учраас зарим тохиолдолд 90 гээд ингээ ярьдаг. Гэтэл энд бол юу гэхээр ашиглалтын өмнөх гэдэг нэрийн дор бол юу олдворлолтын зөвшөөрлүүдийг нууцаар өгсөөр байгаамаа. Энэ нь иргэний нийгмийн байгууллагад бид нар одоо эсэргүүцэж өнөөдрийн мэдээлэл хийж байгаа. За баярлалаа.